уул уурхай орон нутагт явуулж байгаа компаниудад иргэд саад болоод ахаар нь тэдний амыг хаах гэж энэ хитэн төгрөг шилжүүлж байгаа юм шиг. Гэхдээ уучлаарай, та нар Монголоос дэндүү их тасарсан байна л да. Эднэр чинь зөвхөн уул уурхайн компаниудаас мөнгө авах гээд эсэргүүцээд байдаг юм биш ээ. Маллах одоо бэлчих бэлчээргүй болсон учраас, амьдрах аргагүй болсон учраас, усан сүйдээд байгаа учраас өөрөөр хэлбэл Монгол хүн чинь энэ байглаа, энэ газар нутгаа, энэ малын бэлчээрээ өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө, энэ миний өвөг удмаараа сууж ирсэн миний өмч гэж ингэж харж байна. Энд нь та нар одоо дэндүү бүдүүлгээр уваагүйгээр хандаад байгаа учраас энэ уул уурхайн компаниудыг эсэргүүцсэн ийм хандлага энэ сэтгхүй яваад байгаамаа. Уул унцсаар нь суураар нь Монгол хүнийхээ тэр философи сэтгэлгээтэй нь холбож ингэж ойлгож Монгол хүнээ ойлгож тайлбарлавал илүү зөв хууль гарнаа. Түүнээс биш одоо нэг орон нутгийн хөгжлийн сан тэдэн төгрөг шилжүүлчихээр иргэдэн тайвшраад уул уурхай тухтай ухдаг ийм одоо эрхээ нээж авах юм биш л дээ. Тэгэхээр энийг ингэж ойлгомоор байгаа юм. За дээрэс нь сумын иргэдтэй яар гэж төр өөрөөсөө нэг зайлуулж байгаа байхгүй юу. Төр өөрөө чадваргүй ийм асуудлыг шийдэх чадваргүй болцсон учраас бид нартай ярьж яхаар сумын иргэдтэй яриад тохиролцоо тэрүүгээрээ шийд гэдэг ийм хуулийг бол бид нарт огт гаргаж болохгүй л дээ. Ер нь бол хайгуул хийх, ашиглах тэр бүх асуудлыг өнөөдөртөө бол төр дээр төвлөрөх ёстой юм аа. Харин бид нарт энэ зүйлийг одоо зөв зарцуулж, зөв мөнгөний олж ирж, зөв татвараа авч, системтэйгээр ашиглах, энийг хөгжил зарцуулах тийм төрөл хэрэгтэй байгаа. Ядаж өнөөдөртөө бол төвлөрчээж хяналт энэ дээр бүрэн дүүрэн ирэх болцоо бий. Хэрвээ үнэхээр одоо хяналтанд очие гэвэл энэ бол иргэдийн хяналтанд ор зарцуулагддаг мөнгө биш л дээ. Дүүрэг дээр ч гэсэн одоо үнэхээр иргэдийн хяналтанд оруулъя гэх юм бол чухам орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг төв хорон даргад өг. Тэгвэл жинхэнэ иргэд иргэн болгон хянах боломжтой болно. Тэгээ ийм бололцоо байхгүй байгаа тохиолдолд энэ мөнгө бол дэндүү хайр мөнгө болоод байгаамаа. Өнгөрсөн 3 жил зарсан тэр 700 тэрбум төгрөгөө юунд зарчваа гэвэл тэр албан тушаалтны компаниудаар дамжсан гудамжны гэрэл зам нэг жижигхэн юм зараал өрн таран игээд дууссан байна. Хэрвээ бид нар энийг цуглуулж байгаа том төслүүдэд санхүүжүүлэхэд зарцуулсан бол нэлээд том үнийн дүнтэй хувийн санхүүжүүлэх бололцооны ийм мөнгийг бид нар гарын салаагаар урсгаа задгаа мөнгө шиг үрж дууссан байна. Хамгийн чухал асуудал бол баялаг бол ганц орон нутгийн баялаг биш ээ. Энэ бол Монголын баялаг. Монголын хөгжил зарцуулагдах ёстой. Монгол нэгдсэн улс. Төвлөрсөн бодлогоор энэ бүхэн зарцуулагдах ёстой. Энэ бол оюу толгой бол зөвхөн өмнө говийн хамаатай баялаг биш ээ. Энийг бид нар ойлгож шийдвэрээ гаргах ёстой гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хуулийн гишүүн дэмжсэнгөө. Хончигдорж шүү. За